За Samsung төрлийн утас маань ерөөхдөө амархан вирус гадаад учраас болж өгвөл нэг сардаа ч юм уу те 2 сардаа та утсан дээр хэрэгцээтэй зүйлсүүдээ компьютер дээр хуулж авсныхаа дараа утсаа форматлж ивэл ер нь бол их зүгээр. Тэгэх юм бол таны утасны чинь ажиллагаа муудахгүйгээс гадна вирустай байхгүй, гацаад байхгүй гэсэн үг. Утсыг Samsung төрлийн утсыг форматлах 2 төрлийн арга байгаа л да. Нэг нь хүмүүсийн яадагаар базах, нөгөөх нь болохоор дотроос нь өөрөөр нь шууд одоо reset хийчихэж байна гэсэн үг. Дотроос нь эхлээд reset хийхийн тулд applications руугаа, settings руугаа орлоо. Гүйлгэж байгаад backup and reset гэсэн зэс байгаа. Backup and reset руу ороод factory data reset буюу одоо үндсэн ингээд бүх програмаа устгаа шинээр суулгах гэсэн үгэлтэй ийшээ ороод та reset хийж болно. Энэний өмнө та нэг юмыг сайн шалгах хэрэгтэй. Хэрвээ та утасныхаа Gmail хаягийг мэдгүй бол аккаунт гэсэн зэс рүү ороод Gmail-ээ гаргах хэрэгтэй заавал. Хэрвээ та гарахгүйгээр reset хийчих юм бол Gmail-ээ мэдгүй дараа нь утсаа та mail блокоор хийлгээд mail блок гэлчин гэсэн үг. Тэгэхээр та заавал засварчин дээр очиж хандж иж тэрийг мөнгө төлж гаргах учраас утсаа reset хийхийн тулд та эхлээд энэ Gmail хаягаа заавал гаргах хэрэгтэй шүү гэдгийг сануулъя. За тэгэхээр одоо яг reset хийж үзлээ. Backup and reset, factory data reset гэдэг дээр дарлаа. Reset device. Ингэснээр таны утсан дээрх бүх зүйл устна гэсэн үг. Дуу, зураг, файл, SIM карттайгаа форматлж байгаа SIM-ийн дээрх дугаарууд хүртэл устгах учраас та яг бүх юмаа хуулж авсныхаа дараа энийг хийгээрэй. За хэсэг хүлээгээд одоо утас маань өөрөө reset хийгээ шинээр асна. За ингээд утас маань яг шинээр ахиж эхэлж байгаа учраас та яг бүх тохиргоогоо одоо ингээд хилээ сонгох те энэ welcome гэд хилээ сонгох байна. English United Kingdom гэж сонгоод авчиж байна гэсэн үг. Smart Network Switch. За энийг enable дарлаа. Хэрвээ Gmail хаягаа мэдээд Gmail-д түрүүнийх шиг гарахгүйгээр яасан бол Wi-Fi-аараа та холбогдоод тэрийг нэг явна гэсэн үг. Хэдүүлээ тгийг болохоор энийг зүгээр шууд next-ийг дарчээ. Agree. Skip. Google Gmail хаягийн маань юу вэ? За. Skip. Хурууны хийгээ хийх үү болох уу? За дараа гэдгийг сонгочих. Next дарлаа. My Canox. Cancel. Finish. Okay. За ингээд утас маань шинээр ахин ассан одоо буюу форматлагдаад цэвэрлэгчлээ гэсэн үг. За энэ нэг арга нь нөгөө нэг арга нь болохоор хүмүүс нөө базах гэж ярьдаг л да. Ерөнхийдөө энийг унтраастай тохиолдолд тийм та утасныхаа паттерн ч юм уу те эсвэл бол нөө пин кодоо мартсан тохиолдолд утсыг гаднаас нь reset хийгээд бүх юмаа устгаж болно гэсэн үг. Тэхийн тулд та home товч дуу чангалдаг volume up болон power 3 дээр нэгэн зэрэг удаан дарна. Энэ зэрэг удаан дарлаа. За тэгэнгүүт утас маань ийм зураг гарч ирээд энэ дээрээ бичиг гарч ирж асах хэвээр. Installing system update. За иймэрхүү ийм улаан бичиг гарч ирээд 9 төрлийн ийм сонголт байна. Зарим утсан дээр янз бүр байгаа. Эхнийх нь reboot систем буюу утсаа шууд буцаад асах. За тэгэхээр энэ зэсүүд дээр дуугаа эсгэх чанга багасгах хоёр дээр хоёроо та ажиллуулад. За дуугаа багасгахаараа би энийг доошо явууллаа. Wi-Fi and data factory reset буюу түрүүний нөө асаалттай байхдаа хийсэн шиг reset хийж гин гэсэн үг. За энэ дээр яваачингуудаа power товч дээрээ дарчна. Дахиад дуу багасгахаараа yes delete all user data буюу өөрийнхөө одоо утасныхаа бүх мэдээлэл юмыг устгаад шинээр ачааллах гэсэн юг
асууж байна л да асуултыг. За хийчлээ. Ахаад нэг хийцэн ш болно. Wife data and factory reset. Дарлаа. Yes. За энэ доор ингээд яг гүүгээд ингээд формат хийчлээ, reset хийчлээ гэд гараад ирж байгаа. Тэнгүүт одоо нөө reboot system now гэдэг дээрээ power тавчаа дарангуут утас маань яг шинээр төрөнийх шиг аснаа гэсэн үг.